Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цааш нэхэн арьс ажиллагааныхаа бичлэгээр уулзж байгаадаа туйлын их баяртай байна. Дандаа happy байдаг. За энэ удаагийн бичлэгээр би та бүхэндээ арьс ажиллагааны нийгэм од найрлага гэх юм уу те арьс ажиллагааны бүтээгдэхүүнд ордог нэгэн онцлог найрлагын талаар дэлгэрэнгүй сайхан тайлбарлаж өгөхийг хичээе. За энэ бол ретинол хэмээх найрлага. За өмнө нь та бүхэн сонссон ч байж магадгүй, хэрэглэдэг ч байж магадгүй те бас хэрэглэх гээд учрыг нь олдгүй байж магадгүй. За магадгүй анх удаага сонсож байх юм бол бүр сайн анхны мэдээлэлтгүүнээ эндээс авах гэж байна. За ретинол орсон бүтээгдэхүүн гэвэл тос байдаг, серум байдаг. За ганц нэг ретинолтой маск ч юм уу те ер нь нэг тиймэрхүү дандаа тийм түрхэж шингээдэг төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг л да. За тэгээд эхэлцгээе. За ретинол гэдэг найрлага маань за зөвхөн Америкт гэлтгүү Солонгос, Япон за ер нь арьс арчилгаа хаана хэр их сайн хөгжиж байна. Тэнд ретинолын хөгжил нэлээд өндөр түвшинд явагдсан байдаг. Гарч байгаа бүтээгдэхүүн за судалгаа тий лабораторид ч гэсэн маш их одоо ретинолтой бүтээгдэхүүний илүү сайн хөгжилтэйгээр одоо гаргачихсан байдаг. Тэ инженер нь илүү их судалгаа сайтай байдаг. Бас үйлчлүүлэгчтэй сайн хэрэглүүлдэг гэдэг юм уу те. За үүний үндэс суурь нь юу вэ гэхээр ретинол өөрөө одоо clinically гэж ярина те. Энэ л 100% хөгжүүлэлтийн эсрэг хамгийн сайн батлагдсан найрлага баггүй юу. За ретинолтой бүтээгдэхүүнийг яг өөртөө тэ өдөр тутамдаа хэрэглэж байхад хөгжүүлэлтийн эсрэг яг үйлчилж байгаа найрлагаа гэж үздэг л дээ. За ретинолын хэд хэдэн одоо үзүүлдэг сайн нөлөө байдаг. За би эхлээд жижигүүдийг нь дурдчихъя. Үүнд болохоор нүкс өв одоо чөлөөлж өгнө гэж байгаа. За бидний арьс бол тэ тэр чигтээ маш олон жижиг одоо нүкс өвнөөс одоо бүрдэж өгч байгаа. Тэдгээрийг чөлөөлж өгснөөрөө нөгөө арьсны нүкс өв бөглөөд батг гарахаас сэргийлж өгнө гэсэн үг. Хоёрдугаарт арьсны өнгө сэргийг нь ерөнхийдөө ретинолыг энгийн хэрэглээнд хэрэглэж байгаа тохиолдолд тэ нөгөө хаарлах, борлох ч юм уу за магадгүй нөгөө сан спот гэж ярьдаг те нарнаас авж байгаа тэр сэв нөсөө толбог одоо тодруулахаас сэргийлж өгөн за авсан байгаа тэр жижиг нөсөө толбыг бас бүдгрүүлж өгөх үйлчлэгээ үзүүлдэг. За коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Ерөнхийдөө коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлж өгч байгаа учраас бидний арьс өөрөө тэр чангарч те нас ахих тусам те энийг хийлгэхэд амар хэцүү байдаг те нас ахих тусам бид нэр жил болгоно 1%-аар өөрийнхөө одоо коллаген нийлэгжилтийн хувийг бол алдчихэдэг л да. Тэгэхээр энийг ретинол хэрэглэж байгаа хүмүүс нөхөж авах боломжтой гэж үздэг. За эдгээр бол яах вэ? Эдгээр бол сайн үзүүлэх нөлөөндөө орно. Тэгтээ хамгийн том ашиг тус нь юу вэ гэхээр нөгөө skin cell turnover буюу арьсны эсийн шинжилтийг хурцгаж өгнө. Энэ бол хамгийн том ретинол ганцаараа хийж чадах зүйл. За насанд хүрсэн хүний бие тэгээ 28 өдрийн хугацаанд арьсны эсийн шинжилэлт одоо явагдаад бүрэн шинжлэгдээд ингээ явдаг байх юм. Ингээ нэм сайкл байдаг байх юм л те. За тэгэнгүүт одоо юу гэдгийг 25-аас хоошоо наснда за одоо 30 гараад ирэхээр нөгөө 28 өдөр мань удаашаад ирэх байхгүй юу. За 30 болдог. 32 өдөр тутам болдог ч юм уу 34 болдог ч юм уу те. За тэгэж явсаар байгаа 40-оос 50 насн дээрээ за магадгүй 45-аас 60 хоногийн дотор одоо арьсны эсийн шинжилэлт одоо явагдчихэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нар тэрийгэ одоо нас явж байгаагийнхаа хэрээр тэр 28 өдрөө хадгалахыг хичээх хэрэгтэй байхгүй юу. Тэр 28 өдөр мань хадгалагдчихэж бидний арьс өөрөө сэргэг тэ гоё юм өнгөлөг чанга тэгээ нөгөө коллагентэй эластисийн нөгөө уян хатан чанартай за тэгээ нөгөө гоё унжаагүй гоё чанга арьс маань одоо хിവэрээ үлдэх боломжтой байхгүй. Тэгэхээр тэрийг 28 өдөрт нь хадгалдаг. Аль болох эсийн шинжилэлт явагдах өдрийг тэр богино хэмжээгээр нь хадгалдаг тэр найрлагыг нь ретинол гэж хэлээд байгаа юм. За магадгүй 50 настай эмэгтэй те арьсны эсийн шинжилтийн одоо хугацаанд 45-аас 60 хоног явагддаг гэж үздэг л те. Энийг бид нэр ядаж 35 дээр нь барьмаар штэ те. Тэхийн тулд ретинол хэрэглэх шаардлагатай болж байгаа. За ретинол гэдэг те арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлага гэж ярихаас өмнө эхлээд бид нэр витамин А-г ярих хэрэгтэй л те. За витамин А нь өөхөн дуустдаг амин дүн бөгөөд хүний биед маш олон төрлийн сайн нөлөө үзүүлдэг л те. За жишээ нь гэх юм бол дархлаа сайжруулдаг, нүдний хараандуудаа сайн үйлчлэгээ үзүүлдэг. За тэгээ үүн дээрээ хамгийн чухал нь нөгөө арьсны эсийн шинжилтийг хурцсахдаг байх нь байна. За энэхүү амин дэм нь байгалийн гаралтай хоёр төрөлтэй. Эхнийх нь ретиноид буюу за элэг, өмдөг, цэцгийн тосонд агуулгадж байдаг. Хоёрдугаарт нь каротиноид буюу ургамлын гаралтай, луван, хулуу, амтад шинжүүнд агуулгадж байдаг. Тэгэхээр өдөр тутамдаа те эдгээр хоол хүнсийг бид нар хэрэглээд идж байгаа тохиолдолд витамин А-г бол хангалттай бас аваад идэг байх нь. Тэгээ нөгөө луван одоо идэхээр те нүдний хараан сайн гэдэг чинь витамин А байгаа байхгүй юу? За харин витамин А-гийн үүсмэл хэлбэр буюу за дериватив гэж ярьдаг үүнийг ретиноик acid буюу хүчил гэж нэрлэж байгаа юм. За ретиноик acid болохоор за энэ ретинол гэдэг одоо тэ найрлагынхаа
хамгийн хүчтэй хэлбэр буюу одоо цэвэр хэлбэр л дээ. Тэгэхээр ретиноик асидыг бол зөвхөн эмчийн заавраар эмчийн одоо бичгээр одоо олгогдож авдаг тийм тосон хэлбэр гэдэг л да. Арсны эмчтэй өөрчлөлөгчөөр хараад ретиноик асидыг яг цэврээр нь хэрэглэх одоо шаардлагатай байна гэж үзэх юм бол бичиж өгдөг байна. За ретиноик асидын шууд төрөлтөх хэлбэрүүд нь третинойн, адаптлен, тазоротен, триферотен, за изотретинойн буюу акутен гэсэн ийм хэлбэрүүдийг одоо эмч бичиж өгдөг байна. Тэгэхээр энэ нь өөрөө шууд төрөлтөх тосон хэлбэрч байдаг, эсвэл ууж хэрэгэлдэг эмийн хэлбэрээр ч гэсэн байдаг гэсэн үг. Онцлог нь гэх юм бол шууд үйлчлэл нь яг тэгэхээр цэвэр ретиноик асид учраас шууд үйлчлэлийн хэрээр одоо хажуугаарх одоо side effect нь болохоор нэлийн тийм арсыг эмзэгшүүлэх цочрох магадлал өндөртэй гэсэн үг. Тэгэхээр ретиноик асид бол хамгийн хүчтэй хэлбэр нь байна. За ретиноик асидын дараагийн хувилбар буюу нэг шат доошоо буурсан хувилбар нь ретинал буюу ретиналдехайд гэж байгаа. Энэ нь болохоор бидний мэддэг ретинол болон ретиноик асид хоёрын дундах хавчуургаан тоххой. Хавчуургаан гэж одоо нэг шат ингээд буураад явдаг л да. За ретинал нь болохоор за магадгүй ретиноик асидыг эмчээр одоо бичүүлээд авахлаар хитрхи хүчтэй байгаа. Тэг хитрхи арьсан цочроод байгаа, эмзэгшээд байгаа. Үнэхээр арьсан одоо хандл хийж чадахгүй тийм байгаа хүмүүст бол ретинал айгүй айтаахан хувилбар байдаг л да. За үйлчлэлийн хувьд бол ретиноик асидыг нэг шат хувиргаж доошлуулж байгаа учраас за шууд бас үйлчлэх нь арай бас гайгүй болж ирнэ гэсэн үг. За арьс цочрох байдал нь бас харьцангуй зөөлрч ирнэ гэсэн үг л дээ. За бас онцлог нь гэх юм бол заавал эмч зөвлөж өгөхгүйгээр дэлгүүрээс худалдаж авах бас боломжийн бүтээгдэхүүнүүд байдаг. За дараагийн хувилбар нь ретинол буюу одоо бидний хамгийн сайн мэддэг түрүүчийн ретиноик асидаасаа 2 шат буурсан, ретиналаасаа 1 шат буурсан хэлбэр болох ретинол юм. Тэгэхээр магадгүй энэ нь хамгийн их түгээмэл хэрэглэгддэг учраас энэ төрлийн найрлагыг витамин A-г, ретиноик асидыг тэр чигт нь ретинол гэд нэрлэлсэн байх л да. Ретинол гэдгээр нь одоо хүмүүс айгүй мэддэг л дээ. Гэхдээ яг энэ нь болохоор зүгээр энэ витамин A-гийнхээ бас нэг зүгээр төрөл нь байгаад байгаа байхгүй юу? За ретинол нь ретиноик асидаасаа 2 шат буурсан буюу одоо бүтээгдэхүүнд хэрэглэгдээд ретинол крем, ретинол серум, ретинол одоо маск, ретинол sleeping mask ч юм уу тиймэрхүү бүтээгдэхүүн болоод гарах тохиолдол маш их байдаг. Одоо илүү өргөнөөр хэрэглэгддэг гэсэн үг л дээ. За тэгтээ үйлчлэлийн хувьд бол бас өндөр хувьтай байгаа шүү. Ретиноик асидаас 2 шат буурсан гэд зөөлөн гэсэн үг бол ерөөсөө биш. Энэ нь дотроо бас хуваар ингээд заасан байдаг. За 0.1%, 0.3%, 0.5%, 1% гэд хувийг нь заасан байдаг. Тэгэхээр ямар ч одоо хэрэгжилж байгаа хүнтэй ретинолыг хэрэгжилж эхэлж байгаа хүн бага хувьтаагаас нь удаанаар эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгмээд хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол өндөр хувьтайг нь хурдан эхлүүлчихдэг. Өндөр гэж байгаа юм магадгүй өөрийн чинь арьс нэлийн эмзэг байсан бол 0.5% таагаас нь эхэлснэ. Хурдан гэдэг нь магадгүй өдөр болгон ч юм уу магадгүй 2 хоноод нэг ч юм уу яг тэгээд эхлүүлчихдэг. Тэгмээд арьсан жоохон цочроод улаагаад амир одоо юуш төрсөн хорсоод айгүй болоод ирэнгүүт ретинолстэй амир юм байна. Ер нь бол хэрэглэхгүй юм байна гэдэг юм уу тэгээд дахиж ерөөсөө ретинолд ойртоо болцсон байдаг ч юм уу тэгэхээр багаар удаанаар эхлээрэй. За үүний дараа 4-р хэлбэр нь ретинол эстер. За бас ретинолыг 1 шат бууруулсан, ретиналаас 2 шат буурсан, ретиноик асидаасаа 3 шат буурсан зөөлрүүлсэн хэлбэр л дээ. За ретинол эстерүүдийг харахлаарэ за дотроо 3 ийм төрлүүд байдаг л да. Нэгдүгээрт нь ретинил пропионат. За энэ нь болохоор ретинол дээр пропионик асидыг нэмсэн, хамтруулсан гэсэн үг юм бэлээд тэгээд нөгөө зөөлрүүлсэн. Хоёрдугаарт нь ретинил пальмитейт буюу ретинол болон пальмитик асидын одоо нэгдэл. За ретинил асидейт буюу ретинол болон асерик асидын одоо нийлмэл зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр миний анзаарснаар бол ийм одоо ретинол эстерүүдийг агуулсан солонгосын серумнууд айгүй их байдаг. Нүүрэн дээр ретинол серум гэдэг ингээд бичсэн байдаг те. За ретинол серум гэсэн нэ айгүй үйлчлэл багтай, таних амир эмзэгшүүлээд байхгүй юм аа одоо яг ретинол муу юм уу биш юм уу гэдэг ч юм уу те. Тэр нь болохоор дотроо ретинол эстерийн одоо аль нэг нэгдлийг ингээд оруулсан байдаг байхгүй. Тэгэхээр эдгээр нь болохоор үр дүнгийн хувьд бол ретинолыг яг тусдаа ретинол серумыг хэрэглэж байгаа юм шиг үр дүн бол үзүүлэхгүй нэгдүгээрт. Яагаад тэгэхээр маш жижиг нэгдлүүдийг оруулсан учраас. Нөгөө тэгүүр бас ретинол шиг арсыг айхтар тэгж эмзэгшүүлээд байхгүй гэсэн үг байхгүй юу? Өдөр тутамдаа хэрэглэж байхдаа орой болгон хэрэглэж байхад нөгөө арсны эдээсээ шинжлэх нөгөө хэрэгцээг бол тодорхой хэмжээгээр авч байгаа. За үүний дараа бакучолыг ярихгүй болохгүй. За бакучол нь болохоор ургамлын гаралтай Psorrhea caudalifolia гэсэн ургамлын навчнаас одоо гаргаж авсан, үрнээс нь одоо гаргаж авсан бас нэг үүсмэл хэлбэр байхгүй юу? Ретинолийн одоо ургамлын гаралтай нэгэн хэлбэр
гэсэн үг л дээ. За магадгүй одоо бидний өмнөх одоо ярьсан ретинолууд маань нэлээд жоохон хүчтэй, тий айгүй шууд үйлчилдэг, тэгтээ жоохон арьс цочроодог төрлийн найрлагууд одоо яригдчих байсан бол бакучол бол нэг ургамлын гаралтай учраас айгүй тийм зөөлөн байдаг. Витамин А-гийн үүсмэл хэлбэр биш, альтернатив буюу тий нэг ретинолийн ургамлын гаралтай бас нэг хувилбар гэж үздэг байхгүй юу. Тэгэхээр ретинол шиг бас нэг үр дүнгээ өгөх хувьд бол өгнө, тэгтээ хүчтэй биш гэсэн үг. За бакучол серумнууд зөндөө байдаг те бакучол тос гэж за ялангуяа нэг ургамлын гаралтай гэдэг утгаараа солонгосуудын хувьд те K-beauty дотор бол бакучол бол маш алдартай. Бакучол серум, бакучол тос гэж зөндөө гардаг шүү дээ. Тэгэхээр тэдрүүсийн маань бас үйлчлэгээ нь яадаг вэ гэхээр хөгшрөлтийн эсрэг, арьс чангалах, цайруулах, за тэгээд антиоксидант болон те ер нь л анти-эйжинг талаараа бас хөрхөн үйлчлэн гэсэн үг л те. За ретинолыг хэрэглэхэд анхаарах зүйлсүүд байгаа. Хэрэглэж болохгүй гэсэн заалттай хүмүүс байгаа. За үүнд болохоор жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд болохгүй. Ер нь бол хэрэглэж болохгүй. Ягаад тэгэхээр цусаар дамжиж те урагт нөлөөлөх одоо эрсдэлтэй байдаг учраас ер нь бол шууд ийм contraindication болж өгдөг. Хориглох заалт. Хоёрдугаарт үнэтэй бүтээгдэхүүн сайн, тэгээ үнэтэй ретинол серум сайн, хямдхан серум муу гэсэн үг бол ерөөсөө биш. Тэр одоо серумны formulation хэдэн хувьтай юм. За бас одоо яаж одоо найрлагдсан юм, бусад туслах найрлагууд нь одоо ямар байгаа юм те. Маш эмзэг арьсанд хэрэглэх гээд байдаг те. Тэгсэн ирнэ амар өндөр хувьтай, тэгсэн ирнэ маш их үнэртүүлэгчтэй, маш их одоо тийм ямар ч тийм хэрэгцээ шаардлагагүй алкогол энтертэй тийм серумнууд байдаг байхгүй. Тэгэхээр яаж найруулсан ямар брендийн одоо тий бүтээгдэхүүн гэдгээс хамаарах нь. За түрүүний хэлсэнчлэн бага хуваар эхлээд за хугацаагаа болохоор маш их гоё доктортой хэрэглээрэй гэсэн шүү дээ тий. Өдөр болгон хэрэглээд бол хэрэггүй 2 хоног тутамд ч юм уу 3 хоног тутамд ч юм уу хэрэглүүлэх цохилтой байдаг. Үүнээсээ цаашлаад хуваа жоохон өндөрсгөөд нөгөө хэрэглэх хугацаагаа бас нэг өнжөөд хэрэглэдэг ч юм уу тиймэрхүү болгож болно. Харин өглөө хэрэглэж болохгүй зөвхөн оройн цагт хэрэглэнэ. Учир нь гэвэл өглөө хэрэглэсэн байлаа гэхэд бид нар наранд гарлаа тий. Наранд бидний арьс маш эмзэг нөгөө photosенsitivity буюу наранд арьсаа одоо тийм юу яаж байгаа expose одоо хийж байгаа гэсэн үг. Наранд арьсыг маш эмзэг болгож байгаа гэсэн үг нөгөө ретинол чинь. Тийм учраас нөгөө нарны хамгаалалт муутай явж байгаа арьс чинь арьсны хөгшрөлт явагдах, сан спот авах, нөсөө толб үүсэх. Ямар ч өөрийн чинь хүсээгүй тэр арьсны асуудлыг үүсэх маш боломжтой байхгүй. Тийм учраас өглөө ерөөсөө хэрэглэж болохгүй. За оройдоо хэрэглээрэй гэсэн шүү дээ. Тэгсэн ч гэсэн өглөөний өдрийн нарны хамгаалалт бол маш сайн байхгүй бол болохгүй. Бас түрүү нийлсэнчлэн арьс чинь наранд эмзэг бага учраас ер нь л мөнхийн нарнаас маш сайн хамгаалж авах хэрэгтэй. Тэгжээж нөгөө арьсны эсийн шинжилэл маань 28 өдөртөө гоё явагдах нь шүү дээ. За давхар хамт хэрэглэж болохгүй найрлагууд гэж байгаа. За нэгдүгээр ретинол өөрөө. Ретинолыг хэрэглэж байхдаа давхар өөр одоо ретинолыг хэрэглэж болохгүй гэсэн үг. Магадгүй юу гэх ретинол серум хэрэглэжсэнээр ретинол тос адаас нь хэрэглэж болохгүй гэсэн үг байхгүй юу? За ретинол давхардах юм бол арьсыг маш их цочроох, эмзэгшүүлэх, улайлгах одоо тийм сөрөг талтай. Тийм учраас давхардуулаад хэрэггүй нэг удаадаа нэг хэрэглэсэн зүгээр. За бас AHA буюу альфа хайдрокси асид, BHA буюу бета хайдрокси асид, витамин С. За энэ дөрвөн найрлагыг ретинолтой ерөөсөө хамт нэг дор хэрэглэж болохгүй. Яг хуу маргааш нь ч юм уу нөгөөдөр нь ч юм уу те нэг өдрөөр ингээд ээлжлээд хэрэглэж болно. Гэхдээ бас маш болгоомжтой хэрэглэхгүй бол болохгүй. За тэтэй түрүүгийн арьс жоохон эмзэгшүүлэх гээд байгаа те жоохон болгоомжтой хэрэглэх хэвээр найрлагыг бид нар хэрэглэж байгаа. Гэх хажуугаар нь AHA, BHA, витамин С ч юм болохоор pH айгуул доогуур буюу 3-аас 3.5 таа байхгүй. Тэгэхээр бидний арьс чинь өөрөө нөгөө 5.5 таа байх хэвээр хүчлэг бүтээгдэхүүн хэрэглээ 3-аас 3.5 таа болоо нөгөө арьс чинь эмзэгших улайх те нөгөө амар ирритэшн үүсэх ерөн вантай те. За харин ретинолтой хамт хэрэглэж болох найрлагууд гэж бас байгаа. Niacinamide хэрэглэж болно. Нэг их тэгж хашилдаад сөрөг нөлөө үзүүлээд байхгүй нэг тийм нэгнийгээ дэмцэн байдлаар бас явчихдаг талтай. Тэгтээ бас хуваасан шалтгаална. Niacinamide 4%-аас дээшээ формулирээ болоод ирэхлээр жоохон хэцүү болоод ирдэг. Бага хувьтай зүгээр юу гэдэг niacinamide-тэй тос ч юм уу те байсан бол ретинол серумныхаа араас бол хэрэглэхэд бол нэг харсанд ч асуудал үүсээд байхгүй л гэсэн санаа. За витамин Е хэрэглэж болно. Витамин Е болон ферулик асидыг те ретинолтой хамт хэрэглэж өгснөрөө нөгөө үр дүнгийн илүү бүүстэлж өгдөг байх нь. Илүү тийм чиг өгсөн байдалтай арьсыг эдгээсэн байдалтай арьсны нөгөө бүрэн бүтэн байдлыг хангаж өгсөн байдалтай байдаг учраас дэмжиж өгдөг. За бас azelaic acid-ыг хамт хэрэглэж болно гэдэг. Azelaic acid нь болохоор за магадгүй бага хэмжээгээр серумд орсон байгаад ч юм уу те ретинолтой тос хэрэглэхэд те хамтд нь хэрэглэх нь бол нэг тэгж асуудал үүсэхгүй гэж хэлж болно. Харин azelaic acid нь өөрөө яг тусдаа нэлээд өндөр хувьтай серум байх юм бол ретинолтой хамт хэрэглэхдээ дунд нь 1 цагийн зайтай ч юм уу те холдуулаад хэрэглүүл зохих ёстой
гэж үздэг. За анхаарах ёстой зүйл дээр ретинол хэрэглэж байгаа тохиолдолд skin buffering хийвэл их зүгээрээ. Тэр нь юу вэ гэхээр ретинолоо түрхихээ өмнө арай өөр одоо тэ чигшүүлэх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх гэсэн үг. Buffering буюу одоо нэг жоохон халахвч хийж өгч байгаа байхгүй. Ретинол серум түрхихээ өмнө тэ за магадгүй арьсаа гоё ингээд давхар цэвэрлэгээд одоо тий цэвэрлжлээ. За магадгүй туунаар түрхлээ. Одоо чигшүүлэхдээ зүгээр гоё серум түрхлээ. Энд дээр чинь бас нэлээд хэдэн бас чигшүүлэх юмнууд ингээд түрхсэн байгаа учраас нөгөө ретинол серумаа түрхэхэд чинь арьсны нөгөө шууд гүн рүү хурж одоо эмзэгшүүлэхээс илүү бас нэг арай жоохон зөөлөн үйлчлэнэ л гэсэн санаа хэлээд байгаа байхгүй. Арьсны эмчнэр нөгөө ретиноик асидыг тий түрхдэг хэлбэрээр нөгөө третиноиныг зөвлөхдөө эхлээд сайн бафер хийгээрээ тэгж байгаа нөгөө бафраа нэг нэгээр нь аваарэ дараа нь шууд өөрөө нь түрхэж болно гэдэг ч юм уу тий. Тим нэршил бас явагддаг. Бас нэгэн аятайхан бас хэрэгжилж харах бол сэндвич метод хийх байдаг. За сэндвич метод гэдэг нь нөгөө эхлээд чигшүүлэгч тосоо түрхлээ, ретинолоо түрхлээ, дараа нь дахиад чигшүүлэгч тосоо түрхийг хэлж байгаа. Энэ чинь нөгөө юм сэндвичилж өгч байгаа сте тий. Хавчран одоо талах шиг. Тэгэхээр сэндвич метод юун дээр их зүгээр гэдэг вэ гэхээр серум дээр их зүгээр гэдэг юм. Миний зүгээр туршлагаас шүү. Цагаан цэвэрлээ, туунар мэдрээ түрхчлээ, чигшүүлэгч тосоо түрхчээд ретинол серумыг түрхлээ. За ардаас нь чигшүүлэгч тосоо түрхчихээр айгуу гоё бас айтайхан үр нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. За эмзэг арьстай хүмүүстэй яг ийм сэндвич метод хийж агаад өмнөх чигшүүлэх тосоо авч агаад зүгээр серумаа түрхээд тосоо түрхээд явж болно. Тэгээд эцэст нь ретинолын одоо миний өөрийн туршлагыг ярихгүй болохгүй байх. За би анх болохоор Америкт YouTube хийж эхлэх үедээ хамгийн түрүүнд юу яасан бэ? SkinCeuticals-ийн энэ ретинолыг хэрэглэж эхэлжсэн юм байна. 0.5 та хэрэглэжсэн санагдчихэв. Тэгээ тухайн үед арьс маань амар гоё өнгөлөг болоод тий бусад чигшүүлэх бүтээгдэхүүнүүд маань бүр маш гоё байгаад тий ямар ч арьсны асуудалгүй гоё байсан. Надад бол айгүй таалагдчихсэн. Яг сайн чанарын ретинол гэвэл SkinCeuticals-ийн ретинол бас байж өгдөг л дөө. Жохон үнэтэй байдаг тэгтээ worth it. Хэдий наачиг эмзэгшилттэй биш гайгүй ч гэсэн ер нь анханасаа баг хутаагаас эхлүүл зүгээр юм билээ дээ. За үүний дараа болохоор илүү нөгөөдөг чинь жоохон гүнзгийрээд ретиноик асидыг сонирхоод третиноин тос авч хэрэгжилж исэн арьсны эмчээр зөвлүүлээд за ретиноик асидыг болохоор би бас 2 төрлийг авч исэн 0.5-тай тэгээд 1%-ыг авчлаа яалаа. За тэгээд арьс маань амар болсон. Бүр надад ямар ч огт хэрэгцээгүй би тийм айхтар третиноин тий хэрэглэх ямар ч шаардлагагүй байсан. Би зүгээр айтайхан ретинолыг хэрэглээл явчих байсан юм дээр өөрөө жоохон шуналтсан л та. Тэрнээсээ болоод арьс маань нэлээд эмзэгшээд тэрнээс хойш ер нь ретинол жоохон эмзэг болцсон юм шиг санагцсан. За тэгээд нөгөө батганы маань бас асуудал шийдэгдэж өгөхгүй ингээ батг гараад тий. За тэгээд третиноиноо түрхлээ тэнгууд эмзэгшлээ дарах гэж серамайттай бүтээгдэхүүн хэрэглээ арьсны маань одоо онцлог тохирохгүй тий. Тэгээ эргүүлээ дахиад батг гардаг ч юм уу тий. Маш асуудалтай байсан учраас би шууд третиноиныг ерөөсө тэр чигт нь ингээд хайж исэн ингээд болж исэн. Тэнгуудаа ардаас нь зүгээр ямар ч ретинол энэ төр хэрэглэхгүй зүгээр л маш гоё сайн чигшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд арьсныхаа нөгөө скин барьерийг хадгалах те нөхөн төлжүүлэх тэр тал дээр анхаарч ер нь сая Монголд 4 жил тиймэрхүү хугацаатай байсан. Ретинолыг бол маш ховор хэрэгэлсэн. Яг тууштай ганц нэгийг жоохон хэрэгэлсэн. Энийг яг тууштай хэрэгэлсэн юм байна. Sunday Riley-гийн. Энэ болохоор арцсангууд дайжгүй айхтар тийм хүчтэй биш. За тэгээд би чинь 3 хоног тутамдаа нэгжүүлээд хэрэгжилжсэн. Гэхдээ Монголд байсан учраас маш их хүчтэй, салхитай, эрстэй суур амьсгалтай байсан учраас би тийм одоо арьсан нөгөө хаширсан хүн чинь те ойрхон хэрэглэж арьсан эмзэгшүүлэхгүйгээд ер нь аюу тийм удаанаар хэрэглэсээр хагаад нэг юм дуусгаж исэн. Glow Recipe-гийн энэ ретинол маскыг ярихгүй болохгүй маш гоё маск байдаг. Энэ гэхдээ дахиад одоо гарч байгаа мүү би сайн мэдэхгүй байна. Сүүл би вебсайт руу н орсон чинь олохгүй байсан аюу бол discontinued болцсон ч гэж магадгүй шүү. Энийг түрхэд өглөө босоод ирэхэд бүр ингээ арьс glowy бүр амар гоё болцсон байдаг. Энийг бол үнэхээр дуртай хэрэглээд тусчихсан. Арьсыг ерөөсөө эмзэгшүүлэх нь хамгийн зөөлөн хэлбэрлэлтэй бас. За тэгээд IUP-гийн серумыг хэрэглээд дуусгасан. За IUP-гийн серум бол bounce серум бол маш гоё. Яг ретинол агуулсан серум л да. IUP ч өөрөө дотор 3 ретинолтай. Эний хамгийн зөөлөн хэлбэр нь баггүй юу? Маш таатай хэрэглээд дуусгасан. Арьсыг нэг гоё тийм glowy, зөөлөн, bouncy болгоод өгдөг. Бас хажуугаар нь давхар бас нэг тийм ceramide энтертэй те арьсыг нөхөн төлжүүлэх сайн тийм тос түрхгүй болохгүй. Жохон тийм өвлийн цагт те саяны энд одоо өвөл гэдэг чинь Монголын өвөлтэй харьцуулах юм байхгүй шүү дээ. Амар дулаахан байдаг. Гэтэл миний хоёр хас хамарын хацар юм хэсгээр бас нэг жохон нэг юм хуур ашигтлын юм шинж тэмдэг илэржсэн. Тэгээд чигшүүлэлтэд нэмсэн чинь буцаагааг болж илээ. За тэгээд та бүхэн сая харсанчлан миний амьдралд байсан ретинолууд бол маш цөөхөн байгааг анзаарж байгаа байх. Ретинолын юу гэдгийг одоо үгс үггүй те одоо цэвэрлэгч те өглөө өрөө цэвэрлээл те чигшүүлэх тос шиг бас өглөө өрөө тос
бүрхээл те. Өдөрт нарны тосыг 2-3 сэргээдэг шиг тийм хурдан хэрэглээд дуусчих зүйл бол биш аахгүй юу. Маш болгоомжтой сонгоно нэгдүгээрт. Яг миний ярьсан тохирох уу? Яг хэдэн хувьтай яг одоо тэгээ бусад одоо бүтээгдэхүүнүүд маань яаж одоо тохирох юм гэдгийг нь хамгийн түрүүнд харна. Авсныхаа дараа бас маш болгоомжтой хэрэглэнэ. Ямар бүтээгдэхүүнтэй яаж хослуулж яаж хэрэглэх юм бэ гэд тэ. За тэгээ өөрийнхөө яг арьсан тохирсон гой бүтэцтэй, гой найрлагатай серумыг сонгож аваад тэ. Ретинолыг одоо удаан хугацаанд гой хэрэглэж заашаарай. Арьсанд маш гой өвөөжтэй тийм үр дүнтэй найрлага байдаг. За нөгөө талаараа хэрвээ одоо зөндөө олон ретинолыг туршиж үзээд ч юм уу тий өөрт чинь одоо тий тохирохгүй маш их эмзэгшүүлсэн бол тий маш хамгийн бага одоо хувилбар буюу тий бакучолыг хэрэглэдэг ч юм уу эсвэл ретинол эстертэй серум хэрэглэдэг ч юм уу тий бага тийм зөөлөн хувьтай одоо серумны сонголт бол зөндөө байдаг шүү. Тэгэхээр та бүхэнд амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.